Сайн байна үзэгчдээ хөгжөөн сингийн Чакаг нэвтрүүлгийн шинэ дугаар тавих бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт Баян гол дүргийн сэтгэмж цогцлбор сургуулийн хамт олон хүрэлцээж оролцож байна. Ингээд оролцогчтойгоо танилцъя. Эхний суудлал дээр биеийн тамирын багш Пүрвд орж. Математикийн багш Баярмаа. Багангийн багш Оюунсран. Багангийн багш Нармандах. Математик мэдээлэл зүйн багш Төвшин Жаргал. Технологийн багш Түшиг Тулга. За хойтлын нэгнээс нийгмийн ажилтан Цэцэг Дэлгэр. Нарийн бичгийн дарга Болор Цэцэг. Нийгмийн ухааны багш Ундрмаа. Технологийн багш Мөнх Баяр нарын бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэн байна. Сэтгэмж цогцлбор сургууль маань байгуулагдаад бас нэлээдгүй хугацааг үдсэн те. Хичнээн албан хаагчтай, хичнээн төгсөгчдийг одоо гаргасан. За тэгээд ер нь алдартай ямар хүмүүс бас төрж гарсан бэ? Сургуулийнхаа талаар танилцуулаач. 1 2 3. За сэтгэмж цогцлбор сургууль нь 1971 онд байгуулагдсан. За 100 гаруй багш ажилтнтай 2000 гаруй суралцагчтай. За төгссөн сурагчдаас алдартнууд гэвэл улсын аврах Сумын базар, за мөн хөгжмийн зохиолч Бат Эрдэнэ буюу Аранзаа, за нэвтрүүлэгч Цовоо гэх мэт хүмүүс байдаг. Сумын базар одоо их хурлын гишүүн мөн үү? Зөв. За тэгэхэд мэдээж маш олон жилийн түүхтэй сэтгэмж цогцлбор одоо анх од ямар сургууль байсан? Нөө нэг сүүл цогцлбор сургууль болсон шүү дээ, сургуулиудыг. Тэгэхээр хэддүгээр сургууль гэж? За 71 онд 46 дугаар бага сургууль нэртэйгээр байгуулагдсан. За 98 оноос сэтгэмж цогцлбор сургууль болж өргөгдсөн байгаа. Зурагтай хэсэг маань нэгтэж байна. Хамгийн ихний суудлал дээр за Пүрвд орж биеийн тамирын багш алга ташаа тогтоо санал дээр сууч алга ташаа суугаад гэх тий. За Баярмаа математикийн багш Баярмаа маш сайн тооцоолсон байна. Залуугаа суулган гээ тооцоолсон байна шүү дээ тий. За тэгээд биеийн тамирын багш бол булчин шүрмэс үгүй эрүүл байх хэвээр. Тог жагтгаан дээр суухад бол эрүүл байх хэвээр. Зүгээр анханасаа бас төлөвлөсөн баг. Төлөвлөсөн байсан. За ярилцаад. Гэр бүлтэй юу? Бага. Гэр бүлтэй хүүхэдтэй юу? Байхгүй. Байхгүй юу? Тэгэл харамсалтай байна да. Одоо тоог зохиолох юм бол бас эрсдэл багасч магадгүй шүү. Хүүхэдтэй болох эрсдлээ. За нэргээ байда. За ингээд 60 секундын хугацаанд өгөгдсөн 2 одоо үг байгаа. Тэрхүү үгийг одоо та суглаад зарим үгнүүд амархан зарим нь хэцүү байгаа. 60 секундын хугацаанд зураад та тааж чадахгүй тохиолдолд нэгийг ч тааж чадахгүй тохиолдолд тог зохино гэж байгаа. За нэгийг таагаад нөгөөх нь тааж чадахгүй бол тог зохиол гэсэн үг шүү дээ. Ойлгомжтой. Тэгэхээр та зурж эхэлснээс хойш шууд хилээд авах хэрэгтэй. За манай бүсгүй бол ямар нэгэн авиа амнаасаа гарахгүй, үг үсэг тоо бичихгүй, зөвхөн зургаал зурна. Зөв зурсан тохиолдолд, зөв таасан тохиолдолд орон зөвлөх хэрэгтэй гэж байна, тий? Ойлгомжтой. За ингээд ихний багтаа бүгд амжилт хүсье. Явлаа. 60 секундын хугацаа бол маш богино хугацаа. За тэгээд 2 зургаал бол гайгүй байж магадгүй гэж бодож байна. Манай бүсгүй юу ч хэлж өгөхгүй. Залуу жоохон авчихнастай байна, тий? Гүйл нохоо юм уу? Юу ч байхгүй. 60 үлт. За дараагийн зурглалгаа орж болно. Дараагийн зургаа матгаас өмнө тийшээ орсон дээр багч бодож байна. Үг үсэг тоо бичихгүй. Алим. Ямар нэгэн үг үсэг юм бичихгүй. Дараагийн зурглалгаа орё. Хажуугийн зураасан дээр зурж болно. Тэ? Зураасны нөгөө тал дээр зурж болно. Цаг хагастай авсан байгаа. Манай залуу биеийн тамирын багш одоо сайн таах хэрэгтэй байна да тий. Тал биш юм. Хоёулаа адилхан юм зураад ах юм. Энэ солонгосын хойг мойгийн газрын зураг юм шиг юм харагдаад байна. За цаг ерөнхийдөө дуусаж байна. Мастер цаг дуусаж байна. Цаг дуусаж байна. За. Юу болов? Ямар ч дуу аваа гаргаж болохгүйгээд их орондоо хэлсэн гэдэг шиг юм болж байна уу юу? Тангаралцсан байсан юм уу юу? Мэдчихсэн бас цохилгоо мэдчихсэн. Юу ч хэлэхгүй байж байгаараа.
За энэ дэр бол луу байсан юм байна тий. Энэ лууг одоо яаж зураад байгаа юм бэ? Луу гал үгээд үлээж байгаа. Гал үлээж байгаа. Энэ гал нь юм уу тий? Энэ ямар туранхай луу вэ? Тэгээ энэ томрууллаа шүү дээ. Томорс юм уу? Энэ жоох насан туршийн байна юм тий. За хэцүү юм байна. За энэ юу байсан гэж бодож та бүхэн? Энэ таахгүй биш. Ойлаа. Алин биш юм уу? За юу байсан бэлээ? Лего тоглоом гинэ. Лего тоглоом. Тэгээ нэг юм ингээд юутай байдсан. Лего тоглоом чи ер нь их хэцүү тий. За ер нь бол ингээд бөөрхөө. Ингэх юм бол Лего тоглоом болчих магадгүй тий. Луу бол байгаа үсттэй. Тий. Байна. Ингэх юм бол Лего тоглоом болох байлаа. За тэгтээ харамсалтай нь оноо авч чадаагүй юм байна. Дараагийн үеэс нөхөд оноогоо авах боломжтой. Ингээд хоёр дахь багийг тайснаа өрчөө. За хоёр дахь баг гарч ирсэн байна. За өнөөдрийн продукт Баянгол дүүргийн сэтгэмж тогтцолбор сургуулийн хамт олон оролцож байгаа. За тэгэд оюун сүрэн нар мандах нар гарч ирсэн байна. За оюун сүрэн маань тогтоо сандал дээр суусан байна. Тэ? За нар мандах тогтоо сандал руу суулгасан байна гэж тэ. За тэгэд заах үзэгчдүүгээ хараас бол тогтоо сандал дээр хүн суулгасан хүн ямар царайтай байдаг юм. За тэгэд ягаад адилхан үе чацуулж юм шиг харагдаж байгаа тийм. Тэгээд одоо яагаад суулгах вэ? Ямар шалгуураар тогтоо сандал дээр суулгах вэ? Зураг зурч чадахгүй болохоор. Яг нэвтрүүлэг яг эхлэх үеэр тэгээд шүү дээ. За тогтоо сандал дээр суух хүмүүсийн нэрсийг хэн биш явах гэж яараад амар яараад за энэ их яг нэг юм хийчихтэй гэж бодсон яг хийцэн байж тээ. Өөрөө тагын цохиолохгүй гэж. За тэгээд та бол гайгүй зурчна. Яа. Багаангийн багш нар бол тал талын авьяастай байдаг шүү дээ. Бусад багш нараас арай илүүтэй гэвэл тээ. Ер нь бүх төрлөөр ингээ хувирчдаг бас нэлийн авьяастай тэгээд амар няран донд байдгийн болоо гэж би боддог. За хэдэн жил багшилж байна? 15 жил. 15 жил. Таны 18. 18 жил. За ингээд эхний зургууд бол ойлгомжтой байсан тийм. За ингээд хоёр дахь багтаа бүгдээрээ амжилт хүсье. Цаг явлаа. За манай багш хумсаараа зурхгүй. Хумсаа ихэд гоё бодож ирсэн байна. Гэтэ хумсаараа зурхгүй. Хуруугаараа зурна. Тэ? За цаг явж байгаа 60 секундын хугацаанд өгөгдсөн хоёр зургийг манай багш маань Нарманд багш амнаасаа ямар нэгэн аваа гаргахгүй. За. Хоёр зураг багш. Баг. За доор нь зөвлөх ёстой. Юу зураад юу болох ч юм мэдэхгүй да. Ямарсан таалцаалах шиг байна те. За дараагийн зураг лугаа. Цаг хагастай бараг болж байна. Зөв таасан тохиолдолд доор нь зөвлөн толгоос гисэрхгүй гараараа дүрслэхгүй. Юу юм гэж асуухгүй. Та толгоос гисэрхгүй зөв таасан тохиолдолд доор нь зөвлөн гэсэн. Цаг явцаар байна. За. Урьдчаар үрсэн мө. Дүрслэхгүй. Үрсээ бас. Самар юм уу юу юм те ой дүрслэхгүй гэдэг ахад дүрслээд байх юм да. Толгоогоос ихсрэхгүй гэдэг ахад ихсрээд байх юм да. Хайч энэ дөө. Болохгүй гэсэн үйлдвэрийг давтаж хийгээд байх юм. За цаг дуусаж байна. Цаг дуусаж байна. Юу ийш таалаа та. Энэ ямар ч лсэн толгойтой холбоо Энэ үү гэж бодлоо. энэ Бах. бах энэ одоо ийм бах байдаг юм уу? Багш шиг харагдлаа шүү дээ. Хайлтсан бах шиг бах байвал нэг хайлж байлсан туулгаар хийсэн тагилах юм уу? Тэгэл сонин бах байна тий. За энэ юу байсан гэж бодож та бүхэн? Тархи. Уржгар үсэ. За юу байлаа? Тархи байсан юм байна. Толгойн тогтох. Би тэгтээ бас мэдэхгүй ч гэсэн бас нөхүүлээд ирсэн байна шүү дээ. Нөө самар юм уу гэдсэн тий. Ер нь хурших самартай адилхан гэдэг чинь тархинд. Тархиг ч одоо бас яг нэгэд бид нар яг бодитоор үзчихээг болохоор бас мэдэхгүй. Тэгэхээр ер нь иймэрхүү юм ингээд баримжаатай байдаг тий. Ингэсэн л юм байдаг. Тэгэл тархи болох байлаа. Хүний толгой эсвэл зураад хүний толгой зураад тэрний дотор нэг юм хийсэн болол тархи болохоор байж магадгүй тий. За ямар ч гэсэн 2 оноогоо авч чадсан байна. Дараагийн багийг тайснаа өржөө. Төвшин жаргал маань тогтоо сандал дээр суусан байна. Түшиг толгох тогтоо сандал руу суулгасан байна гэж байна тий. За бүсгүйгээр бас хэн угааж байгаа суулгацсан уу? Яасан бэ? Гөөх одоо би нэг арай зурх тал руу технологи багш шүү дээ. За. Технологийн багш гэж байна тий. Тэгэхээр ер нь технологийн багш хуучин хөтөлбөрийн багш гэж байсан тий. Энэ технологийн багш гэж технологи гэж одоо хэдийнээс юм нэр томьёо болсон юм бол. Өө саяхнаас өргөдөн дизайн технологид одоо шинэ хөтөлбөр үүрээд байна. Тэгээ дизайн технологи гэхээр одоо доторх одоо
заах юмнууд нь өөрчлөгддөг юм уу яа тий хөдөлмөрийн Нэг их өөрчлөгдөхгүй. тий манайх нь одоо нэг юм өөрчлөгдөж байгаа юм шиг ингээл нэрийг нь өөрчлөлтөд яваад байгаа тий. Нэрийг нь өөрчлөлтөд одоо үр дүн яг адилхан байх болохоор тий. За тэгэд манай төвшин жаргал багш математик мэдээлэл зүйн багш тий. За хэр удаж байна? Хэр удаан багшилж байна? 9 дэх жил. 9 дэх жилдээ багшилж байна. За тэгэхээр саяын зургнууд бол ер нь амархан зургнууд байх гэж бодсон тий. Та бол олигтой зурж чадахгүй байх гэж бодсон уу? Хуруудсан уу? Яасан уу? Төшөө тулгайг бодох юм бол муу зурна. Муу зурна. За гэхдээ бас зарим зургууд амархан, зарим бас хэцүү зургнууд байгаа. Ингээд гайгүй зургнууд ирээсэй гэж залбирахад үлдсэн байна. Ингээд 3 дахь багтаа бүгдээ амжилт хүсье. Явлаа. 60 секундын хугацаанд манай түших тулга маань ямар нэгэн авиа гарахгүй зурх хэвээр. Өсгөө маань хилээд авах хэрэгтэй байна. За. Түвшин жаргалаа. Мэдээлэл зүйн багшаа. За юу ч хэлж өгөхгүй манай хэд. Тэгээ хоорондоо өрсөлдөж байгаа юм чи нэгэндээ хэлж өгөхгүй. Энэ сансрын нэг юм яваад ах шиг байна тий. Сансар мансрын. За дараагийн зурглалгаа орж болно. Дараагийн зурглалгаа орж болно. Цаг ахстаа орж байна. Энэ хүүхдээ гинон дээр гарч юм яваад ах шиг байна. Маус гар. Гар. За. Ий зургаамжтай таасан. Дараагийн 2 дахь зурглалгаа. За. Амжилттай таалаа. Тэ. Ер нь гайгүй өгнөд өгөгдсөн үү? Яасан? Яг ажилтай холбоотой өгөгдсөн биш үү, тэ? Цаатлын дэлгэцэг зурглаар яг орж ирлээ. Энд дэр ч ойлгомжтой шүү дээ. Тийм. Таашаа гарын дээр юм хийдэг юм уу? Хийлгүй яах вэ? Энэ бол ер нь ерхий адилхан байгаа шүү дээ. Тэ? За энэ бол цом гэж байна, тэ? За цом бол яг л адилхан байна. За ямар ч гэсэн манай 3 дахь баг манай амжилттайгаар 4 оноо авч чадсан байна. Дараагийн 4 дахь багийг тайснаа өрж байна. Чагаг нэвтрүүлгийн өнөөдрийн дугаард сэтгэмж цогцлбор сургуулийн хамт олон оролцож байгаа. За ингээд зураг таах хэсгийн 4 дахь баг гарч ирсэн байна. Цэцэг дэлгэр маань тогтоо сандал дээр суусан байна. Болор цэцэг зураг зурнаа гэж байгаа тийм. За тэгэхээр манай залуусын өмссөн байгаа энэ гоё цэнхэр бодоолгүй чакак гэсэн цэнхэр бодоолгуудыг ST design гэдэг одоо нэгтээвний гүрний яг замын урд талд нь байрлаж байгаа. ST design гэж байгаа. Эднийг хийсэн байгаа. За мэдээж Францын логогүй бодолкоор одоо алдартай Францын Gildan гэдэг фирмийн бодолкон дээр за Солонгосын G-Light гэдэг технологиор хийлсэн байгаа. За тэгэхээр угаасан ямар ч тохиолдолд бол энэ бичгнүүд арилахгүй өнгө зүс сайтай гэсэн үг. Тэгэхээр байгууллагууд одоо ингээд янз бүрийн урдаан тэмцээн хийхэд бодолох хэрэг болдог тий жигдрэх хэрэг болдог. Тэгэхээр зэрэг эднийхэр ST дизайнаас бас үйлчлүүлээрэй гэж хэлмээр байна. За ингээд зургнууд хэр байсан бэ? Ер нь жоохон хэцүү байсан. Хэцүү байсан. Тийм цом мом гэл тэдэр бол аюу хэцүүсэн. Аа. Ямар зураг ирээсэй гэж бодож байна. Юу зураг байвал зурчих гэж бодож. Хамгийн сайн зурч чаддаг юм чи юу байж шээ? Хамгийн сайн зурч чаддаг юм бол гэр. Гэр ээ. Тий. Яг 10 жилдээ бас яг гэрийг анх зуруулаад тий. Ийм гарч байгаа утааг нэг бөөрийнхөөр ингэж явуулаад идэг тий. Тий. За тэгээд таны хувьд манай нийгмийн ажилтан байгаа тий. За нийгмийн ажилтан бол мэдээж их сургууль гинэ 10 жилд бол ер нь байгууллагууд нэлээд хэрэгтэй ажилтнууд энийг тий. Бүх зүйлсийг яг ингээд зохицуулж идэг тий. Таны хувьд одоо хэдэн жилдээ ажиллаж байна? Яг сэтгэм зохицлын сургуульд бол 4 дахь жилдээ ажиллаж байна. 4 дахь жилдээ ажиллаж. Нийгмийн ажилтнаар бол 12 дахь жилдээ ажиллаж байна. 12 дахь жилдээ? Тий. За ингээд 4 дахь багтаа бүгдээрээ амжилт хүсье. Явлаа. За цаг явж байгаа манай багш маань цэцэг дэлгэр багш таагаад ах хэрэгтэй. Цэцэг дамжсан ирвэ хийцээний үнэрт гэдэг л үү лээ. Цэцгийн үндэс. Цэцгийн үндэс. Үндэс. Иш гол. Амар Навч. детальчилж хэлж байна те. За цаг явсаар байгаа. Бар шант. Чавтас. Юу ч хэлж өгөхгүй Цэцгийн манай утас. зураач. Хэлхийг хүлээж зогсохгүй цаашаа үргэлжлүүлээд ойлгомжтой болгож өгөх хэрэгтэй те. Морин хуур. За энэ Цэцгийн өөр нэг кинон чавтас. дээр саяхан гараад ирсэнтэй Карибын дэгсэн дээрэмчин дээр гардаг шиг юм. Цэцгийн үндэс. За цаашаа үргэлжлүүлээд зураа. Жавтас. Цаашаа үргэлжлүүлээд зураа. Үг үсэг тоо бичихгүй. За. За манай цэцэг дэлгэр маань Германы badмынх болчихсон шүү. Цаг дуусаж байна. Годамж явах.
Цаг дуусаж байна. Шанц. Бодар цэцэг юу зорсон гэж бодож байна? Хамгийн ихтэй энд нэг цэцэг хэмцэг гэж явуулсан. Наран цэцэг гэж тий. Юу байлаа? Сарнаа. Сарнаа. Ер нь сарнаа авч үзсэн үү? Үзсэн үгний авчихсан байл үү те? Үзсэн. Тий, нэг иймэрхүү юм байна уу те? Аха. Сарнаа гэдэг өөр юм өгсөн юм шүү танд. Өөр. Харин бүр За, энд одоо юу байсан гэж бодож тав хүн? Шанза. Хоочр гэнэ. Юу байлаа? хил. Хил гинэ. Хилийг чи яадаг лээ? Энд ингэдэг үлээ, энэ дээр ингэдэг үлээ. Яг ийм нөгөө молдоо юм галбартай байдаг үстэй. Гитар шиг Чи нэг иймэрхүү юм байдаг та нэг те. Гитар шиг Чи нэг иймэрхүү юм. Оо яа, тийш дээ. Тэ нэг иймэрхүү юм байх байсан болов гэж би бодчих. За цэцэг сарнаа бол бас хэцүү байх л та. За мэдхгүй юм. Энэ цэцэг бас ингэ зураад тэр нь ойлгоход бас хэцүү байлаа. Тэгээ бас та хэрвээ энэ зургнуудыг өгсөн бол таахаар байсан уу? Өөрөө зурхаар байсан уу? би зурхтаа муулдаг. Гэтэ энэ хэцүү. Сая энэнийг бодвол зурчаар байсан уу? Зурчгаар юм. Зурчаар юм байна. Тэгэхээр хүмүүс өөрсдөө одоо муу зурдаг гэд тогтоо сандраа суух биш те. Сайн зурн гэж гүрийгээл гараад ирэх хэрэгтэй. За ингээд баг маань харамсалтай дөрөвт баг оноо авчаад сэнгүү дараагийн үе дээрээс оноогоо нөхөд авах боломжтой. Хамгийн сүүлийн багийг тайлбарлаа өрж байна. Өнөөдрийн нэвтрүүлэг Сэтгэмж Сагсбар сургуулийн хамт олноор цэж байгаа. Хамгийн сүүлийн баг гарч ирээд байна зураг таах үеийн те. За ингээ ундрмаа маань нийгмийн ухааны багш ундрмаа тогтоо сандал дээр суусан байна. За технологийн багш мөнх хоёр зураг зурхаар болсон байна. За технологийнхан бас гайгүй зурж магадгүй гэдэг бас зурган дээр гарч ирээд байх шүү те. За та бол мэдээж гайгүй зурчих гэж бодоод найдал. Тэ. Сая бол харж байгаа бас дөрөвт баг дээрээс харсан байна те. Дөрөвт баг дээрээс харж байгаа. За чи гайгүй зурчих байх гэж гараад ирэн гот. Өөрөө бүр мундаг зурдаг хүн сууж ш магадгүй байгаа байхгүй тий. За тэгтээ технологийн багш юм чинь гайгүй зурж магадгүй. Ингээд 5 дахь багтаа бүгдээ амжилт хүсье. Явлаа. За цаг явж эхэлж байгаа. За манай нийгмийн ухааны багш таах хэрэгтэй. Колб. Бариул. Бусуур. Лонх. Арх. Зөв юм бол зүгээр дөрхөл. Уул. Биш юм байна. Хурвалжин. Ширээний өнцөг. Оргил. Галтуул. За эхний зургаа зөв таасан дараагийн зураг руу. За лонх. Юу юм бэ? Үг үсэг тоо бичихгүй. Эм. Шилтэй эм. Бариул. Ундаа усны юм ихийг зураад авчих байна тий. Цаг явсаар. Сархад дарс. Цаг явсаар байна. Вино. Юу шилжихгүй. Хондог. За манай ихтэй багш маань зураач маань юу ч хийж өгөхгүй. За зэрэглээс бас чимээгүй байх хэрэгтэй. Өрсөлдөөн явж байгаа болох тий. За цаг ерөнхийдөө дуусч байна. За энд галтуул гэж таацсан тий. Галтуулыг бол ойлгомжтой. Энд юу зурсан гэж бодож байгаа хүн? Халууны шил зурж ирсэн байна тий. Баг ийм зүг байх хэрэгтэй. Энд гэхдээ ийм энэ ихтэй байдаг юм уу? Тий. А яг сүүлийн үе нөө электрон шилнүүд бол ийм байгаа л да. Гэтэ яг нөө хуучны зурсан бол тий. хүмүүсийнхээр бол одоо сая яг нэг тийм л юм байгаа. Иймэрхүү юм удаал юм байдаг багш тий. За ер нь хэцүү л байлаа. Халууны шил хэрглэж байгаагүй юу? Хэрглэжсэн хэрглэхгүй яах вэ? Сүүлийн үед нэг ийм электрон гарцсан байгаа штэ. Тий. Тий олж аваарай. Мартсан байна. За ингээд зураг таах үе дээрээс багууд маань тодорхой хэмжээний оноонуудыг цуглуулж чадсан. Ингээд хоёр дахь үе болох амны хайрцаг унших үедээ орцгоё. Чакаг нэвтрүүлгийн хоёр дахь үе болох амны хайрцаг унших үе эхлэж байна. За нөхөө үе дээр одоо чихвч зүгээд нөгөө оролцогч маань одоо таадаг байсан бол одоо чихвчтэй оролцогч таалгаж байгаа оролцогч мөн бас гарны хөдөлгөөнийг оруулж өгөх боломжтой болж ирсэн байгаа. За ингээд пүрэвд орж баяр манаар тайзнаа гарч ирээд байгаа. Эдний багт амжилт хүсье. Цаг явлаа. Боржгон. Мод. Боржгон. Мод. Боржгон. Боржгон. Энийг алгаслаа. Гүзээлцэг нь. Үдээс. Гүзээлцэг нь. Хоёр үг юм уу? Гүзээлцэг нь. Хүлээс. Гүзээлцэг нь.
Аахгүй. Цаг авсараа. Боршово. Гараараа дийж болно. Алт. Онгоц. Могой. Онгоц. Шуудаа. Гутал. Углаас. Гутал. Ааха. Нийгэм. Имлэг. Нийгэм. Чихэр. Цайц. Цаас. Хаалга. Цаас. Шаазан. Цаас. Байхгүй наа. Шаазан. Цаас. Хаалга. Амны хайрцаг унших үеийн дараагийн баг гарч ирсэн байна. За оюун сүрэн бага ангийн багш Нарман дах 2 гарч ирсэн байгаа. Эдний баг бол 2 оноотой явж байгаа. Дараагийн одоо энэ үе дээрээс 10 оноог нөхөж аваад ялагч болох боломжтой байгаа. Ингээд амжилт хүсье. Явлаа. Манчин. Хайлмаг. Бууц. Гар утас. Опис. Ампант. Хушиг. Хол. Хошиг. Хушиг. Дотор хувцас. Пууц. Цаг авсараа. Пууц. Халууны шил. Галт. Одоо 2 үг дутуу байна. Опис. Одоо 1 үг дутуу байна. Дууссан шүү дээ. Болцсон шүү дээ. Дууссан юм уу? За. За амны хайрцаг унших үеийн 3 дахь баг гарч ирсэн байна. Төвшин жаргал түшиг толгоноор байна. 6 дахь үе дээрээс амжилттайгаар 4 оноог авсан байгаа. Одоо амны хайрцаг унших үе дээрээс 10 оноог авч чадсанаар 14 оноотойгоор ялагч болох боломжтой байгаа гэдгийг хэлмээр байна. За өмнөх баг болох оюун сүрэн Нарман дах нарын баг 10 оноогоо 10-ын авч чадсанаар нийлбэр 12 оноотойгоор хошуужилж байгаа. 12 онооноос дээш оноо авч чадсан багууд ялагч болоход ойрхон байна гэсэн үг. Амжилт хүсье. Явлаа. Шил. Шаазан. Идик. Гиз. Идик. Хил. Идик. Нис. Нэг. Зис. Нэгж. Жимсний нэр баг те. Мөл. Боол. Богд. Боол. Боос. Болт. Им. Бом. Мөл. Мөг. Хундак. Хундаг. Байтик. Мөр. Байтик.
2 оноо авсан. Бойтог. Бойтог. Шүхэр. 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 Радио. 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 Дайт. Ир. Радио. Налах. Налах. Хатаас. Цагтаа. Налах. Налах. На. 4 оноо явж байгаа. Налах. Налах. Түдэ. Түлэ. Тү. Түдэ. Түдэ. Дүрслээслээ. Түдэ. Дараагийн баг болох цэцэг дэлгэр болор цэцэг нар гарч ирсэн байна. Эдний баг зураг тагч дээрээс оноо авч чадаагүй. Амны хайрц хүнших үе дээрээс оноогоо нөхөд авах боломжтой байгаа. За төвшин жаргал төшиг тулга нар маань 4 оноо авснаар нийлбэр 8 оноотойгоор нэвтрүүлгийг өндөрлөж байна. Цаг явлаа. За пуужин. 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 Бууц. Пуужин. Эхний оноо Шоколад. 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 Ношо иш. Тоо. Иддэг. Тогооч. Хоол. Шоколад. Шоколад. Ногоон цай. Байцаа. 2 оноо Нүд. Шүлс. Нулимс. Анивч. Уйлах. Ирмэх. Нүд. яг шууд заах. Энэ Уйлах. энэ үүтэй. Нүд. Шүгэл. Дараагийн өглөөг орж олно. Бэлээ. Худаг. Удах. Худаг. Уйлах. Дараагийн өглөөг Ус. Түүх. Худаг. Удах. Галуу. Гэ. Хайлуу. Галуу. тосож байна. Галуу. За хамгийн сүүлийн баг гарч ирсэн байна. Өнөөдрийн нэвтрүүлэгт Баянгол дүүргийн сэтгэмж цогцлбор сургуулийн хамт олон оролцож байгаа. За ингээд Ундрмаа мөнх баяр нар маань зураг таах хэсгээс 2 оноо авсан байгаа. Энэхүү амны хайрцаг унших үе дээрээс 10 оноо аваад ялагч болоход бас ойрхон байгаа. Тэгэхээр өмнөх баг болох цэцэг дэлгэрт болор цэцэг нар маань 3 оноотойгоор нэвтрүүлгийг өндөрлөж байна. За ингээд дараагийн хамгийн сүүлийн багтай амжилт хүсье. Явлаа. За шар шовоо. Зөв. Эхний оноо Халуун сав. Ус. Тарх. Сайд хүн. Сайд хаан. Сэтгүүл. Сэтгүүл. За, буг. Яг зөв. Судар. Орс. Онгоц. Орс. Ардон. Гоо. Орс. За бэлээ. TV тав. Имисав. Гоо. TV тав. Ой, наашаарш TV тав. Имисав. TV тав. Ёо. Орс. Орон сууц. Яг үнэ. Мөн. Сайд. Орс гэж хэлсэн үстэй. Сайд. Үгүй. Сайд хүн байхгүй юу? Сайд. Чакак. Сайд. цаг дуусаж байна. Сайд.
Шаакаг нэвтрүүлгийн өнөөдрийн дугаард сэтгэмж цогцлбор сургуулийн хамт олон оролцож байгаа. Ингээд бага ангийн хоёр багш маань ялагчаар тодорсон байна. Би түрүү хэлжсэн те бага ангийн багш нар бол тал талын авьяастаа гэжсэн. Тэгэл авьяасаараа шалгаал гараад ирэх шиг боллоо. За ингээд манай оюун сүрэн багш, наран мандах багш нар гарч ирсэн байгаа. За 12 оноотойгоор хашуучилсан байгаа. Миний одоо хамгийн сүүлийн асуулт бол одоо 15 асуулт байгаа. 15 асуултыг нэг нэгээр нь тавихад хариултыг мэдчих чад тохиолдолд урдаа байгаа нөхөд бөмбөгийг аваад шууд хариулах хэрэгтэй. Тэ? Хариултыг мэдэхгүй тохиолдолд бөмбөг авахгүй тий. Хоёлоо бас хумсаа бас нэлийн хурцлаад ирсэн бол гараа мараа бас урчих үед тий. Болгоомжтой байгаараа. За ингээд хоёр оролцогчтой амжилт хүсье. За эхний асуулт. Гүлчгээ гэж ямар амьтны зулцэг вэ? Чоноо. За тавь. За жоохон чанх хэлээ. Хулган зөв хариуллаа. Алга ташилт яасан бэ? Сандрахаар ингээ хүмүүс ингээд чон мон гэдээ ярьчихдаг байхгүй. За тэгээд дараагийн хоёр дахь асуулт. Аава гэж ямар кинонд хэлдэг лээ? Юу үлэхдэг хэмний тоглолтын нэг чимплээ. За 1 2 3 юу ч хэлж өгөхгүй. Аава гэж тэгдэгтэй нэг. Сэрэлт. За зөв хариуллаа. Аава гэдэг нь юу? За 3 дахь асуулт. Хүн дүрстэй хүүхдийн тоглоомыг юу гэдэг вэ? Юу Дондог маа. Юу дондог маа биш вэ? Бар. Ерөнхийд нэр. Көглтэй. Хүүхэлтэй зөв хариуллаа гэж тэ. Зөв хариултыг манай нарман тухайг өглөө. За, жоон чанх хэлэх хэрэгтэй байна. Миний жоохон чих муу шүү тэ. Ингээд сайн сонсд үзэгчд маань гэсэн бас хариултыг сонсдоггүй байж магадгүй. Дараагийн асуулт. Өргөн хэмжээгээр тархдаг халдвар төвчнийг юу гэдэг вэ? Ерөнхийд. Тахал зөв хариуллаа. Дараагийн асуулт. Монголыг судалдаг гадаад эрдэмтдийг юу гэдэг вэ? Юу ч хэлэхгүй. Судлаач гэж зөвөр хэлэхгүй бах тий. Ямар эрдэмтэд гэдэг вэ? Гадаад эрдэмтдээ Монголыг судалдаг хүмүүсийг гэдэг. Монголч эрдэмтэд зөв хариуллаа. Нарман тохиолч оноог өгье. За манай хоёр бүсгүй маань нэлээд сул дуутай байна. За жоохон чангахан хэлэх хэрэгтэй тий зөв хариулт. За дараагийн асуулт анхааралтай байгаарай. Түүц гэж юу гэсэн товчлоо? Тэргүүлчлийн хэсэг ямар ордон байна? За зөв хариуллаа. За дараагийн асуулт чандаг гэж ямар амьтныг хэлдэг вэ? Зөв хариуллаа. Чандаг гэдэг маань одоо өвлийн цагаан өнгөтэй зун бор өнгөтэй болчдөг. Нэг төрлийн туулаа тий. За дараагийн асуулт борших гэж юу гэсэн үг вэ? Нийх. Хамтарч. Борших. Бор өнгөтэй. Юу яах? Наранд харлах, борлох. Боршсон царайтай гэж хэлдэг юм уу? За, боломжийг өгье. Борших. За, тэндээс одоо шивнээл байна те. За, борших гэж юу гэсэн үг юм болоо? 1 2 наранд халах, борлох биш юм байна. Борших гэдэг маань одоо цай юм уу хоолыг бас ингээ удаан буцалгаад ахаар ингээ гашуун болоо те. Боршно гэдэг. Тэр бол борших юм байна. За, ингээд дараагийн асуултанд оръё. Анхааралтай байгаарай. Ер нь бол маш амархан асуултуудыг тавьж байгаа болохоор бөмбөгийг хамгийн түрүүнд барьж байгаа хүн хариулах боломжтой гэсэн үг. Бөмбөгийг авч чадаагүй байж хариулахгүй гэсэн үг. За тэгээд дараагийн асуулт хатаасаа арчиг юу гэдэг вэ? Ар бол зөв хариуллаа. Дараагийн асуулт ховч хүний юу амардгүй вэ? Ховч хүний хил амрахгүй. Чих амардгүй. Ховч хүний хошуу амрахгүй. Зөв хариуллаа. Нарманд хош зөв хариулсан. Хошуу буюу ам амардгүй юм байна. Дараагийн асуулт. За түрүүн аава гэжсэн бол одоо өндөө гэж ямар кинонд хэлдэг вэ? Юу штэ. Тунгалаг тамир зөв хариуллаа. За дараагийн асуулт. Таиландын нийслэл. Таиланд улсын нийслэл. Барьж байгаа хариулах хэрэгтэй бөмбөг. Бангкок юм байна. За бөмбөгөө авч хариулах хэрэгтэй. Жоо итгэл муутай байна те. За манай нармад багш оноог авсан байгаа. Дараагийн асуулт. Инх улирал дууг анх хэн дуулсан бэ? Инх улирал гэдэг нь. За зөв хариуллаа. За оюун сүрэн багш зөв хариулт өгсөн. Дараагийн асуулт. Аратны хаан Арслан хүүхэлдэйн киноны эсрэг дүрийн нэр.
Эсрэг Муфа. Муфа. Биш биш нэг Хумба. Сорвт. Сорвт зөв хариуллаа. Нарман тогч зөв хариултыг өгсөн байна. Хамгийн сүүлийн асуулт энэ хүүхнүүд кинонд жамц дарах зоотехникчийг чөдрөл гэсэн үг хэлдэг. Энэ ямар утгатай үг вэ? Тогтоо. Тогтоо. Үлдээ. Үлдээ. Зөв хариуллаа. За нийт телевиз үзэж байгаа үзэгчдээ энэ орой мэндийг хүргэе. Тэгээд юуны өмнө манай сургуулийн хамт олныг энэхүү нэвтрүүлэгт оролцох боломжоор хангасан TV5 телевизэн Жак Хак нэвтрүүлгийн хамт олондоо гүн талархлаа илэрхийлж байна. За баярлалаа. Мөн сургуулийнхаа нийт багш нартай, ажилчидтай, эцэг эхчүүд, хүүхдүүдтэй 2017 онд аз жаргал амжилт бүтээлээр дүүрэн байгаараа гэж хүсэн ирүүлж байна. Ингээд нэвтрүүлэгт авхаалт самбаа авиацлгээ шавхан оролцож тэргүүн байрыг эзэлсэн эрхэм хүндэт оюун сүрэн танаа TV5 телевизийн Жак Хак цэнгээд нэвтрүүлэгт амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэнд талархан мөнгөн шагналаар шагнаж дурсам чадгалуулав. Сэтгэм зохицолбор сургуулийн захиргаа TV5 телевиз Жак Хак нэвтрүүлгийн хамт олноос гэж. За. Нэгдүгээрээр нар мандах. За нар мандах багш. За багш. За баярлалаа. За мөн дид байрыг эзэлсэн бага ангийн багш оюун сүрэн танаа гэдэг үгэн адилхан байгаа. За мөн батламж мөнгөн шагнал байгаа. За батламж мөнгөн шагналыг гардуулсан байна. За. За мөн энэ манай сургуулийн лого байгаа. Сурагчид маань өөрсдийнхөө гараар ингээд бүтээсэн. Тэгээд Жак Хак нэвтрүүлгийн хамт олондоо амжилт бүтээл улам сайхан олон сайхан нэвтрүүлгийг хийгэрээ гэд танай студид ингээд дурсаж байгаамаа. За баярлалаа. Ямар том юм бэ? За баярлалаа. За гоё том дурсгалын зүйлтэй бодлоо доо. Жак Хак нэвтрүүлэгтээ хамтарч ажилладаг байгууллагуудын гарын бэлгийг бас гардуулах гэж байна. За ингээд 1-р байранд 1-2-р байранд орсон 2 оролцогчтой энэхүү Хүннөө моолд байрлах 3D музейд очиж үйлчлүүлэх хэмжээг гардуулж байна. Монголын анхны 3D музей гэж байгаа. За мөн 1-р байранд орсон оролцогчтой энэхүү та бүхэн өмссөн байгаа энэ фотолкийг хийсэн ST дизайнаар хөнгөлтэй өнөр үйлчлүүлэх хэмжээг гардуулж байна. За ингээд Жак Хак нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт хүрэлцээрж оролцсон Баянгол дүүргийн сэтгэмж зохицолбор сургуулийн хамт олонд нь бүгдэнд нь цаашдаа ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. Ингээд эх тооногийн энэ цаг мөчтөр гээд уулзлаа. Тэр баяртай үзчихлээ. Баяртай. За баярлалаа.